Монгол улсын авраг шалруулах тэмцээний 63.5 кг-ийн аваргын төлөөх тулаан харагдаж байна. За Улаанбаатарт Мишель кикбоксийн тамирчин Лаас Өрн, Хөх болонд Монгол газар клубын тамирчин Буянбат нар тулаанаа хийж байна. За мэдээж энэ хоёрын тулаан бол энэ кикбокс сонирхчдын бол сонирхлыг маш их татсан одоо тулаан байгаа. За учир нь одоо энэ жингийн одоо хоёр хүчтэй өрсөлдөгч хоёр зооноос одоо урдаага өрсөлдөгчтэй сөхрүүсээр ингэж аваргын төлөө тунж үлдсэн. За Буянбатын хувьд бол энэ жилийн буюу 2011 оны усан тэмцээний өрсөлдөж байгаа тамирч дотроос хамгийн их туршлагатай юм тамирчин 12-3 жил тулааны спортод хичээсэн. За тулаан ер нь бүхэл төрөлд амжилт үзүүлж байгаа юм тамирчин да Буянбатын хувьд. За 2010 оны бас Монгол улсын аварга байгаа. За энэ одоо туршлагатай сайн тамирчинтай Лаас Өрн хэрхэн өрсөлдөж байгааг стаб харж байна. За Буянбатын хувьд бол бас техниктэй, хурдтай, дуршлагатай ийм одоо тамирчин. Энэ дээр харж байна. Ер нь техникийн хувьд их сайн гурван гоё юм техниктэй өрсөлдөж байгааг харж байна. За Лаас Өрнгийн хувьд бол хамгаалт их сайтай хүчтэй юм тамирчин байгаа. Цохилтын гарын цохилт болон хөлийн шилтүүд маш хүчтэй очдог. За хурдаар бол мэдээж Буянбат илүү байгаа харагдаж байна. За одоо тэгэд хэрхэн оновчтой цохилт шилт хийхээс л одоо тоглолтын хувь заяа шийдэгдэнэ. За Буянбатын шилт. За гарын цохилтууд. За асрын шилтүүд хэмжилттэй болоод байна. Маш хөрсөлдөөнтэй болсон. Энд цугласан хүмүүсийн бол одоо сэтгэлийг хөдлөж чадсан ийм тулаан болсон. За асрын гарын цохилтууд сая мөстөлж гаргаж байна. За хаалын шилтүүд. За гаргаад бас сая гарын цохилтуудыг баримжилттай болж байгаа гэж байна. За урд гарын одоо цохилт амжилттай болсон. За нэгдүгээр энэ тэнцээ юм болж өндөрлөө. За энэ за Буянбатын урд гар за эргээгээд Лаас Өрн эргээгээд нэг оноог авчижлаа. За Буянбатын гарын давталгаанууд. За хөлийн шилтүүд за их хүчтэй очиж байгаа юм байна. Удаашруулахаар харагдаж байна. Хөлийн шилтүүд бол маш хүчтэй очиж байгаа юм байна. За гар давталгахт нь зөрүүлээд өшгөлсөн. За хөлийн шилтүүд энэ дээр хүчтэй болж байна. Удаашруулахаар их маш тод харагдаж байна. За нэг цохилт хоёр цохилт хоёулаа хүчтэй очиж байгаа харагдаж байна. Оновчтой болсон байна. Жиан дээр шүүгч сая тэгэлжтэй үн урдгаар сая онсон байгаа. За тулааны 2 дугаар үе. За лишгэл замчтай болсон гэсэн энэ дунд хэсэгт маш хүчтэй шилт очсон. За түрүү жил бас энэ хоёр энэ жинд бас таар тоглосон. За түрүү 2010 оны усан аваргаар Буянбат хийсэн байгаа Лаас Өрн. За энэ жилийн үед бас нэгэсний Лаас Өрн бас даагаа нэхэж ингэж тулалдж байна. За лишгэлтүүд за гарын давталгаанууд. За гар хөлийг холбосон хөлбөрүүд хэмжилттэй болж байгаа. Илүү шиглөөд харагдаж байна. За одоо Буянбатын хувьд их туршлагатай хурдтай тамирчин. За энд дэрэн цугсан хүмүүс ирэн шуугуулсан юм сонирхолтой тулаан болсон тулаан. За
Хэмжит гар хөлийн давталгаанууд Боомит амжилттай хамгааллаа. За сайн шүүгч төвлөжүүдээ урдгаараас амжилттай онсон баг. Жиан хөлийн шилтийг амжилттай хамгаалж байгаа харагдаж байна. Хөлийн шилтийн зайд орохгүйгээр эргүүлээд өөрөө сөрөг давталгаануудыг амжилттай хийж байгаа харагдаж байна. Жиан сайн гаргаад Хөлийн амжилттай болоод байна. За Боомбат их туршлагатай их цуцж байгаа ч гэсэн тэрийг мэддэхгүй ингэж болж байгаа шиг байна. Жиан зүрх давталгаа Боомбат. За зүрэлцээ. За маш ширүүн одоо тулаан хэмжээнд байна. Дундын зайд маш ширүүр сэлдээ явагдаж байна. За техникийн завсарлага авна. За хөлөөшгөл. За гарын сай цохилт амжилттай болсон урдгарын. Маш оновчтой болсон. За толооны 2 дугаар маш их сэлдэнтэй болж өнгөрлөө. Яан дээр харах харагдаж байгаа. За гарын давталгаанууд. За тэг аль нь бас хамгаалт сайтай юм байна. Аль альнийхаа давталгаанууд. За энэ дээр харин лазер ингээ яг урд гарын оновчтой бас харагдаж байна. За хажуу давталгаанууд. За гаргаад урд чадварын үед бол хөндөр байна. За Монгол газар клубын тамирчин Боомбат Мишель кикбоксийн тамирчин Лазер нараа улсынхаа аваргын алтан медаль өрсөлдөж байгаа тоглолтыг үзэж байна. За төгсгөлийн үе байгаа. За энэ хоёрын тоглолт бол нэгтрэлтэй, хурдтай, өрсөлдөөнтэй ийм болж байна. Ер нь дэлхийн авто тэмцээнд олон л одоо тамирчтай аваад оролцож байсан. Маш одоо юм өрсөлдөөнтэй юм тоглолт болж байна. Ер нь өндөр одоо зэрэглэлийн гэж хэлж болохоор юм нэгтрэлтэй тулаан харагдаж байна. За хөлгай Боомбатаас Лазер амжилттай хамгаалт их сайтай байна. Гарн дээр аваад байна. Одоо хин явж гисэн л хажинда хин дэвсгэр дэвчээтэйг харуулж чадсан л одоо хажих юм боломжтой болж байна. За шүүгч бол бас урд чадварууд маш сайн өссөн байгаа нь харагдаж байна. Энэ тулааныг кикбокс спортын шүүгч Алхабаатар шүүх явуулж байна. За шүлэгт нь хаагаад хамгаалтууд их зүг болоод байна. Аль аль нь маш нямба одоо тулааныг хийж өгч байгаа гэж байна. Хамгаалт их сайтай юм тамирчтай байна. За сайн Боомбатын гарын цогцолтог оновчтой болж байна. За өшгөлтүүд. За Боомбатын өшгөл. За энэ хийцэж байна. Нилээн цуцж байгаа харагдаж байна. Аль аль нь маш ширүүн одоо өрсөлдөөнийг үзүүлж чадж байна. За Боомбатын гидсэн цогцол. За өшгөлтүүд. За Лазер ингэж өшгөл. За өшгөлтүүд. За хөл өшгөлтүүд. За дэлгэл болно л шилж байгаа харагдаж байна. За одоо энэ сүүлийн дуусахад хэдхэн секунд л дотоо маш өрс зайн хамгаалтууд аль аль нь маш тэнцүү ширүүн сайхан өрсөлдөөнийг үзүүлж байна. За улсын тэмцээний ийм тэмцээн үзсэн багт үнэхээр
сэтгэл хөдлөхгүй байх арга байхгүй. За тэр дотор одоо үзээ сууж ирсний үед маш сайхан уур амьсгалтай байсныг хэлье. Энэ тулаан бол маш өрсөлдөөнтэй сайхан болсон. За ингээл одоо тэнцүү сайхан тулаан болж өндөрлөө. Ялсан ялаагүй энэ тэмцээнийг одоо шүүж байгаа шүүгчнэр шийднэ. За энэ 3 дугаар үед басан давталгаануудаас харуулж байна. Яа нүлийн шүлтүүд бол хүчтэй ч очиод байгаа маа. Хаалтан дээр очиж байгаа ч гэсэн маш хүчтэй очиж байгаа. За энэ дээр барьж авахгүй л байгаа юм даа. Яа хөлийн шүлт маш хүчтэй ирж байгаа гэж байна. За ингээл одоо за ингээд Улаанбаалан тамирчин Мишель кикбоксийн тамирчин Лаас өрөнд ялдаг гэснээр Лаас 2011 оны насан туршид улсын тэмцээний алтан медалийг хүртлээ. За энэ тамирчин цааш-таашдынх нь амжилт одоо спорт өндөр амжилт үсье. За спорт бол бас хүнийг маш сайхан хүмүүжүүлдэг ийм төрөл байгаа. За ингээд 2011 оны кикбоксийн насан туршидын 63.5 кг-ийн жингийн медаль гадуулах ёстой. За аваргын алтан медалийг Мишель группийн тамирчин Лаас өрөн, мөнгөн медалийг Монгол газар бүлгийн тамирчин Буянбат, за мөн хүрэл медалийг Исламбек Очир нудраг клубын тамирчин, за мөн Ширэн Бэлэг клубын төвшинээр хүртлээ.